яг энэ зураас болгонтой одоо тааруулж нэг юм шугам өгнө. Одоо жишээ энд нэгийг одоо ингээд энэ нэг одоо орт төрүүлжин ингэж гаргаж ирж байгаа. За одоо Z авъя. За одоо харж байгаа ингээд ийм олон хэсэг хувааж дахиад нүүрэн талаас хараа. Одоо Z. Одоо нүүрний хэсгийг сонгоод тэгээд зөвхөн энэ Shift-ээ дарсан чигээрээ за одоо би бол Shift-ээ дарцсан байна. Тэгээд маус хоёроор ингээд энэ цэгүүдийг төвчөөлнө. Одоо яг энэ цагаан хэсгүүдээ тэгээс жоохон ажиллах орно. Гэхдээ тийм ч юу биш, удаан биш, ингээд л ууслаа. За одоо Z. За энэ цэгийг төвчүүлсэн. За одоо харж байгаа ингээд заримдаа одоо жишээ нь зарим нэг нүүрийн хэсэг, за тэгээ зарим нэг цаатал хэсэг ингээд төвчөлцөг. Тэгэхээр энийг яаж засах вэ гэхээр буцаад Shift-ээ дарсан чигээрээ одоо энийг ахаад ингээд буцаа чинь. Тэгэхээр би бол артлын хэсгийг сонгох хэрэггүй, зөвхөн нүүрэн тал хэрэгтэй. Тэгэхээр нүүрний хэсгийг за дараа нь ингэж дуусныхаа дараа E гэдэг дараад жоохон хойш нь ингээд за одоо харж байгаа яг хаалганы хэлбэр хатчлаа. Тэгэхээр одоо мөн адилхан юу гэн modifier ашиглана. Тэгээ wave 2. За тэгээ өмнө бид нэр дүрс хэлбэр яаж цусдаг вэ яг адилхан гэсэн. Тэгээд мэдээж control А. Тэгэхээр хоёр удаа өгөхгүй, зөвхөн нэг удаа л хэрвээ хоёр шугам өгчих юм бол энийг цусж байгаа тийм юу гарахгүй одоо буцаад амар тийм хурц өнцгтэй болчихно. Тийм учраас нэгийг өгөхөд л яг хангалттай. За ямар нэгэн буруу хийх юм бол тэгээд Ctrl Z ашиглаж зэрэгээ засна. Хичээлүүд дээр хэлсэн баа. За энэ тусцаг байна. За одоо харж байгаа одоо яг юм гоё жоох юм дугуй хэлбэртэй одоо тэгэхээр мэдээж smooth-ийг ашиглана. За заримдаа юм хичээлээр хийсэн, заримдаа smooth ашиглахаар юм хар юм зураас гарчдаг. Тэгэхээр энийг яаж засах вэ гэхээр add modifier edges л бай. За одоо харж байгаа ингээ алга болчихлоо. За одоо background image-ийг ашиглахгүй тийм учраас боловч. За тэгээд хаалгаа гэрийнхаа хэмжээнд тааруулаад жижигсэн. Зарим тохиолдолд ингээд Z-ийг ашиглах тийм юу биш байдаг. Одоо яагаад тэгэхээр би энэ гэрийн үнд ингээд юу ашигласан болохоор modifier ашигласан болохоор амар их юм хар зураас болчихсон. Тэгэхээр Z ашиглахаар заримдаа ажиллах нь жоох хэцүү байдаг. Тэгэхээр яг гэртэйгээ тааруулж гэрээ хаалга ингэж тохируулна. За ингээ гэрээ хаалга болчихлоо. За дараа нь юу хийх вэ гэхээр Монгол гэрийг харсан чинь эндээ ийм хоёр юм одоо өн ч юм уу одоо өн ингээд зоочсон юм лээ. Тэгэхээр энийг хийн. Тэгэхээр энэ бол маш амархан мэдээж Shift A cube-ийг ашиглана. За тэгээд нэлийн жижигсгээд Z axis сунгаад дахиад нэлийн жижигсгээд за бүхэн нарийн нэг ийм багт байна. Дахиад жаахан жижиг гэж магадгүй.
дээдлийн жоохон энд нэг дээдлийн 2 цэгийг сонгоод доошлуулад яахад E тамаас нэг S одоо гэрийн өнөр нэг юм байдаг чинь үзүүлэлцэх нь жоох юм нарийнхан тэгэхээр тэрийг гаргаж өгнө. За тэгээд дараа нь нөгөө үнэ shift D хийж copy нөгөө бис хэлхээ мартчих. Shift D. За тэгээ mouse 2. За тэгээ одоо улаан нөгөө татаад энийг бас юу ороогүй тэгэхээр нэг хоёрыг тэрийг сонгоод жоохон хаашаа. За одоо харж байгаа ингээд саяны хоёр үнийг хийчлээ. Энэ өн одоо миний бодож байгаагаар бол энэ гэрийн бүрээсийг энд боож өгд юм шиг үлээ. Тэгэхээр би яг монгол хэрийг яг яаж барьдгийг мэдэхгүй. За дараагийн зүйл юу хийх вэ гэхээр тоон хийн тэгэхээр тоон хийхэд бас жоохон асуудалтай. Бас жоохон толгой иргэсэн. Тэгэхээр би энэ зургийг би ашигласан. Зүгээр би харж хийсэн л дээ ихтэй. Яг зүг болж байгаа юм буруу болж байгаа юм би бас мэдэхгүй. Юу ашиглах вэ гэхээр цилиндр ашиглана. За тэгээд Z axis жоохон жижигсгээд за энэ ийм багт болно. За таба дараад Z. За эхлээд доотлын энэ хоёр цэгийг энэ цэгийг одоо устгах нь бодлоо. Устгаад за тэгээд дан ганц ийм юу үлдэнэ. Тэнгүүд яах вэ гэхээр бүх цэгээ сонгоод E тэгээ mouse 2 одоо S за ихэд нь энд авчираад за одоо дундлын цэгийг устгах нь. За дахиад бүх цэгээ сонгоод E доошлуулад за нэг энд авчирч болно. За тэгээд ийм бөөрнхий ийм дүрс гарч ирнэ битүү бөөрнхий. Тэгэхээр одоо адилхан modifier хийн. V2 нэг удаа шугам өгнө. Control A доотлол нэг. За тэгээд T smooth. За ингэсний дараа за энэ тооныг харж байгаа. Энд нэг том бөөрнхий сая би хийсэн энэ бөөрнхий. Дараа нь жижигхэн бөөрнхий хийн одоо тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр зүгээр энийг shift D одоо mouse 2 тэгээ жоохон дээшлээ одоо S за тэгэхээр ерөнхийдөө энд авчираад жоохон бүгдүүн багт болно хань Z axis тэгэхээр бүр юм биш за яг энэ том дугуйтайгаа адилхан. За дараа нь юу хийх вэ гэхээр shift A cube-ийг оруулж ирээд за яг cube яг дөрвөлжингээ яг энийхээ дээд жижигнийхээ яг хажууд талд авчираад тэгээ tab тэгээ одоо энийгээ татаад E за тэгээд энд авчирж жоохон доошоо тэгээ ингээд засна. Энийг эргүүлэхдээ R-аа дарж эргүүлнэ. R-ыг дараад ингэж эргүүлнэ. Тэгэхээр ингээд жоохон ингээд доошлуулад нэр хэвчсэн. Жоохон тэгшлээ.